Дараагийн мэдээ, нийслэлээс 2024 онд Баянгол дүүргийн 24-р хороонд гүүрэн гарц барих ажлын хүрээнд Алтай хотны зүүн талын автобусны буудлыг буулгажээ. Гэвч гүүрэн гарц ашиглалтад орсноос хойш автобусны буудлыг дахин буулгаагүйгээс иргэд халуун наранд дунджаар 40-оос 50 минут зогсон нийтийн тээврийн хүлээх нөхцөл үүссэн байна. Ялангуяа өндөр насны хувьд удаан хугацаанд зогсох нь хөл өвдөх, даралт ихсэх зэрэг эрүүл мэндийн эрсдлийг үүсгэж байна. За харин Баянгол дүүргийн засаг даргын тамгын газрын тогтчлт нийтийн аж ахуйн хэлтсээс 2026 онд багтаан олон улсын стандартад нийцсэн шинэ автобусны буудал байгуулахаар төлөвлөж төсвийг нь баталсан гэж мэдгдлээ. Алтай хотод 10,000 гаруй оршин суугч амьдардаг. Тэд өглөө энэ автобусны буудлаас ажилдаа явдаг. Замын ачаал ихтэй үед автобусаа 1-2 цагаар хүлээгч тохиолдол цөөнгүй байдаг байна. Энэ үед тэдний ганц хүсдэг зүйл бол тэнгэр тогтоохон байгаасаа гэлээ. Учир нь автобусны сүйдрвч санал байхгүй учраас байгалийн гинтийн үзэглийн үед хүндрэлтэй байдгаа хэллээ. Ер нь сүйдэр санал байхгүй ер нь хэцүү. Өвлж байсан. Одоо бол сүйдэр бараадаа шатанд орж зогсож байна. Санал байхгүй. Тэгээд хүнд цүг хүрээд хэцүү. Сүйдэр байдаг нэг одож байгаа юм чи. Тэгээд жил гараад болж байгаа. Одоо нөгөө сандал мандал сүйдрвч идэр байхгүй. Нартай бороотой үед нөгөө дээрээс хаах юм байхгүй. Тэгээд хөгшин настай хүмүүс сууя гэхээр сандал идэр байхгүй. Тийм ер нь бол одоо 5 дахь хүмүүст тэгээ автобусын хүлээсэн нөхцөл бол ер нь бас настай хүмүүс ялангуяа манивтын улсууд бол бас жоохон суул уулнаас зүгээр. Энийг хариуцж байгаа улсууд нь зүгээр ард түмнээ боддог бол сандалтай, сарвчтай хийчихэд болохгүй байх гэнэ. Иргэдийг аюулгүй зөрчүүлэх үүднээс 2024 онд гүүрэн гарц барьжээ. Тэгвэл өнгөрсөн жил үерийн шугамыг байрлуулах ажил хийсэн. Харин энэ жилийн хувьд стандартад нийцсэн автобусны буудлыг тохижуулахаар ажиллаж байгаа юм. Мөн автобусны хөдлийн асуудлыг шийдэхийн тулд нэгдүгээрт гүүрний зүүн талын газрыг өмчлөн авч автобусны буудлыг хийх, хоёрдугаарт гүүрэн гарцыг автобусны буудлыг болгож тохижуулах талаар хэлцэж байгаа гэж мэдээллээ. Автобусны буудал нь бол карма зогсоол нь бол байгаа, зүгээр иргэд одоо суух тийм орон цай байхгүй тийм одоо асуудал байгаа. За үндсэндээ бол нэг бараг 3 хүн зурж чадхааргүй тийм нарийнхан одоо зурус яг одоо үлдчихэд байгаа байхгүй юу. Хүлээлгийн хэсэгтэр нь яг хамгийн нарийнхан хэсэгтэр. Тэгэхээр тэн дээр бол бид нар саяхан 3 шийдлээр ямар ч автобусны буудлаа хийнэ гэдэг төлөвлөлттэй бол байх гэсэн үг. Иргэд эрүүл аюулгүй орчин амьдрах хэрэгтэй. Гэвч нэг эрхийг хамгаалахын тулд нөгөө эрхийг хүнсэн асуудал шийдэл гаргах нь учир дутагдaltaй. Иймээс нийслэлээс хийж байгаа бүтээн байгуулалтууд нь хүний эрхийн асуудлыг олон талаас тусгай авч хардаг байх хэрэгтэй байна.